FBI цаана юм байна. Америкийн засгийн газар цаана юм байна. Дөнгөж эхэлж байгаа. Миний таамаг юу юм бэ гэх юм бол нэгдүгээр Зеленскийг зайлуулах гэж байгаа юм байна. Нэмээд Joe Biden, Hillary Clinton, Barack Obama дээр маш олон гэмт хэрэг Украинд алт байгаа шүү. Тэгэхээр Америкчууд юу хийж гинэ гэх юм бол цэвэрлэгээ хийхийн тулд тэнд олон бүхс ухаж байна. Зеленский ба түүний багийн нөхдүүдийн тухай баахан авилга гэсэн контент гараад эхэлж байна. Яагаад тэгж байгаа юм бэ? Эний цаана хэн байгаа юм бэ гэх юм бол хүмүүс юу ярьж байна гэх юм бол Америкчууд ард нь байна гинэ. FBI, Америкийн тагнуулын алба. Тэгээ магадгүй бүр Donald Trump. Гэхдээ таад бас энэ юу үзсэн бах те Physical Asia. Би л үзлээ. Амар урам авлаа. Тэгээ ямар төсвөр чадвартай юм бэ? Ямар сэтгэл зүйн хатуужлалтай юм бэ? Ямар сайн гүрийч чаддаг юм бэ те? Баяр хүргэе. Зеленский харахаараа ерөнхийдөө бас жоохон төстэй. Яг гэх юм бол бас сэтгэл зүйн хатуужлалтай. Бас амар гүрийж юм. Эргэн тойрны хүмүүс шоронд орж ийн, авилгатай тэмцэх газар эх орноос зугтж байгаа. Европын, Америкийн хэвлэл мэдээлэл мань хүнийг одоо баг амьдэр нь ингээд шорж ийн. Тэгсэн ирнэ Зеленский гүрийсэл хэвээрээ байгаа. Өнгөрсөн жилийн 2 сард тэгээ Зеленский юу ч хэлсэн бэ гэм авилгын талаар ярих юм ерөөсөй байхгүй. Бүх юм цэвэрхэн. Тэгээ одоо юу болж таарч ийнэ гэх юм бол ягаад цэвэрхэн бэ гэх юм бол дансууд нь хов авсан. Цэвэрлээ хайцсан болохоор тэгж ярьжсэн байж магадгүй. За бас өнгөрсөн 7 хоног Зеленский юу ч хэлсэн бэ гэх юм бол тэгээ Why should I be afraid of Donald Trump? Би ягаад Donald Trump-аас айх ёстой юм бэ? Би Donald Trump-аас айдгүй шүү дээ. Магадгүй жоохон айх ёстой байсан байна. За, Зеленский номер 1 2 сарын өмнө авилгатай тэмцэх газрыг өөрийнхөө эрх мэдэлд оруулах гэж ийсэн. Фейлдсэн. Америкийн нэгдсэн улс Joe Biden-ийн үеэр юу ийсэн бэ гэх юм бол тэр NABU-гийг тийм байгуулсан байхгүй юу? Бараг Америкчуудын эрх мэдлийн доор авилгатай тэмцэх газрыг мань хүн буулгах гэж үзсэн. Фейлдсэн. За. Нэмээд өөрхөн тэр найзуудаа үүсгэн байгуулсан компани олон тэрбум долларын дроны тендер гусж байгаа. За нэмээд Украинчууд бас Денмарк, Герман, Англи улсын дэмжлэгтэй юу үйлдвэрлээд эхэлсэн бэ гэх юм бол пуужин үйлдвэрлээд эхэлсэн. За тэгээ бас энэ Firepoint компанид бас Зеленскийтэй холбоотой хүн бас авилгатай тэмцэх газар бүхсийг ухаж эхэлж байгаа юм байна. Яг мөнгө дахиад мөнгө идэж таарсан байна. Тэгээд нэг асуух юм байна те. Мөнгө идээгүй салбар тендер гэж байгаа юм уу? За хамгийн том хэдүүлээ одоо сая сураад авлаа. Энэ эрчим хүчний салбар одоо Украинд үргэлж тог тасарч байгаа. Гэхдээ энэ Белогийг сайхан хуваагаад идсэн юм шиг байна. За тэгээ энэ дотор хин бэ гэх юм бол энэ Тимур Миндич. За тэгээ тэрний хамаатан Леонид Миндич. Толгойлогч нь юм бэ гэх юм бол Володимир Зеленский. Тэр квартал 95 гэсэн хошин шогийн студ. За тэгээ эдгээр хаасайг Одессагийн бомбтноос идсэн. За инженерийн компаниас идэж авсан байна. Firepoint түрүүн хэлж ийсэн нөгөө пуужин rocket компани хангамж тий 10% гуссан юм байна. Энерго атомоос 10-аас 15% гуссан юм байна. Тий. За. Тэгээд одоо Зеленский ба түүний доор ажиллаж байгаа Ермак тий одоо энэ Украин улсын их хурлын гишүүн Александр Дубинский юу хэлж байна гэх юм бол тий дээгүүр доогуур эргэн тойрны хүмүүсийг одоо байцаалтаад тий эрүүгийн хэрэг гих мэтшин үсгээд их орноос нь зүхтагаад тэгээ бас Израиль ийш тийш ингэ зүхтаад байгаа юм байна. Тэндээ бас баривчлагдана. Тэгээд юу хийгдэж байна гэх юм бол ингээ өрхөө тавьж байгаа гэсэн үг. Гинэ. Тий удахгүй Зеленский бас ерөөхдөө энтэй нүр тулна гэж байгаа. Эдгээр одоо Зеленскийг яг баривчлаагүй, эцсийн арга хэмжээ аваагүй байгаа юм бэ гэх юм бол Зеленскийд хугацаа өгж байгаа гинэ. Ухамсараараа тоглоом дууссан шүү. Чи арай дэндүү идлээ. Тэ? Энийг шоронд хийлээ, энийг хорилоо, энийг хэвлэл мэдээлэлээр гаргалаа. За нэр хүнд чинь байхгүй болцсон байна. Нэмээд одоо Европын улс төрчнөр Зеленскийтэй хамт зураг авалт хийх боломжгүй болцсон. Цагаан ордон руу дахиад өргөхдөггүй. Яг гэх юм бол тийшээ очоод ирэхээр хэвлэл мэдээллийн хурал хийх юм бол тэдний юу асуух юм бэ гэх юм бол 100 сая доллар яатсан бэ? 150 сая доллар яатсан бэ? Энэ тендер идсэн юм уу? Манай улс төрчин бас идсэн юм уу? Гэх мэтчнэ. Тэгээ Зеленский одоо юу болж байна гэх юм бол энэ улс төрчийн хувьд бол хор тавдар болж байгаа. Persona non grata. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа.
Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа, өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртдөг, өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогынхаа их усроо контентээрээ дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрол менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтан байрлана. Амжилт хүсье. За нэмээд Мартина Богуславец тэ юу бичиж байна гэх юм бол Мендич гэсэн одоо хамтрагч тий Зеленскийгээс зөвшөөрөл аваад их орноосоо зугтсан. Тэд нар юу хийсэн бэ гэх юм бол 10 сар хүртэл ерөнхийдөө энэ Yondo тий авилга тий энэ энерго атом компани дээр 10% байсан гинэ. За тэгээ 10 сар болсныхын дараа тэд нар яасан бэ гэх юм бол 10% байха болцсон. Одоо 15% шүү. Ерөнхийдөө нэлээд баавартай идэж эхэлсэн гэсэн үг. За нэмээд Набу Украины тийм байцаалт хийж байгаа хүмүүс одоо юу олж ийнэ гэх юм бол бичиг баримт олж байгаа гинэ. Хинтээ холбоотой бичиг баримт юм бэ гэх юм бол Орос холбоогийнхан. За энэ энерго атомын цаана Оросууд байгаа гэж ярьж эхэлж байна. Тэгээ Зеленский яагаад мөнгө идсэн бэ гэх юм бол Путин. Мэдхгүй энийг яаж ингээд пропаганда болох гэдэг юм бэ гэх бол бүүмэд тэ энэ бүх авилгын гэмт хэрэг гих мэт шин хилүү одож ихэх гээд байгаа юм бэ гэх юм бол Путин л үжих гэж байгаа. За тэгээд Зеленский магадгүй ингэж ярина. Эргэн тойрны хүмүүс маань мөнгө идсэн байж таарлаа. Oh my god би мэдсэнгүй. Би мэдчихсэн бол эдний бүгдийн шоронд хийх байсан. А тэгээ эцээцтэй би үйлмээр байна гэх юм бол миний эргэн тойрны хүмүүс яагаад мөнгө идээд олон зуун сая тэрбум доллар хулгай хийсэн бэ гэх юм бол Путинээс болсон. Гэрч магадгүй. За тэгээд энэ хүн бас өөр юу бичиж байна гэх юм бол Зеленскийн хувьд бол Никсоны Watergate скандалтай адилхан. Австри улсын канцлер Курц бас огцорсон яагаад гэх юм бол авилга. За Исланд улс тий ерхий сайд нь Гунлауксон бас мөнгө идээд огцорсон. Зеленский ерөөхдөө яг адилхан тий нөхцөл байдалд одоо орцсон байгаа. Огцорох хэрэгтэй гэн. Тэгээ Зеленский одоо юу гэсэн бэ гэх юм бол үндсэн аюулгүй байдлын хороо их хуурлыг дуудаад тий бүрэн хариуцлагатай нүр тулах хэрэгтэй. А гэхдээ Зеленский таад мэдж байгаа тий Дональд Трампаас айдгүй юм байна. За өөр Украины хэвлэл мэдээллийн юу хэлж байна гэх юм бол Украин улсын авилгатай тэмцэх газар хинтээ уулзсан бэ гэх юм бол FBI-хантай уулзсан гэж байна. Окей, Америк улсад. Тэд нэр Америк руу явсан гэж байна. А тэгээ юуны тухай ярьсан бэ гэх юм бол энэ Мендич Зеленский эргэн тойрны хүмүүс ингэж мөнгө идэж байгаа юм байна. За тэгээд хүмүүс өөр юу ярьж байна гэх юм бол энэ шинэ хэвлэл мэдээл, энэ шинэ авилгатай гэмт хэрэг бүх юм яагаад ил болж байгаа юм бэ гэх юм бол цаана энэ ил болохын Америкийн засгийн газар буюу Трампын баг зөвшөөрж байгаа учраас. За энэ Украины авилгатай тэмцэх газрыг жоохон ингэж судлаад үзэх юм бол заяа. 2020 онд Виктор Шокин гэсэн хүн халагдсан. Тэ? Үгүй тэрнээс өмнө 2015 онд Виктор Шокин халагдсан. Яагаад халагдсан бэ гэх юм бол Жо Байдены тушаалаар. Виктор Шокин яагаад халагдсан бэ гэх юм бол Жо Байдены хүү тэ Хантер Байден
Украин улсын хамгийн том эрчим хүчний одоо худалдааны компани Burisma газ нефть транзит гэх мэт шин Burisma-гийн тууцын гишүүн болсон. Яг тууцын гишүүн Joe Biden-ийн хүү болж байгаа юм бол бөөмэд яг гэх юм бол эрчим хүчтэй газ нефтний ямар ч туршлага байхгүй зүгээр Америк улсын дэд ерөнхийлөгчийн банд болохоор тууцын гишүүн болсон. За тэгээд Joe Biden мэдээж Украины тогооноосоо идэж таарсан. За тэгээд Виктор Шокин тэр Burisma компани дээр байцаалт явуулж исэн. Тэгээд Joe Biden, Hunter Biden дээр ерөөхдөө гимт хэрэг илэрч исэн. Энэ ерөөхдөө Burisma-гийн удирдагч нар үүсгэн байгуулагч тууцын гишүүдээр эрүүгийн хэрэг үүсгээ яваад байсан чинь Joe Biden тэр прокурорыг халж чадсан. За энийг ингээ сонсцоо яагаад гэх юм бол Joe Biden энийг олон нийтийн өмнө хэлж исэн. And I was supposed to announce that there was another $1 billion loan guarantee. За би тэгээд миний нэг үүрэг юу байсан бэ гэх юм бол дахиад $1 тэрбум тусламж санхүүжилт тэ Украинд очно гэд зарлах ёстой байсан. Гэхдээ And I had gotten a commitment from Poroshenko and from Yatsenyuk that they would take action against the state prosecutor. за тэгээд надаас Петро Порошенко Яценюкаас ямар амлалт ирсэн бэ гэх юм бол тэ тэр ерөнхий прокурор дээр арга хэмжээ авнаа надад амласан. Гэхдээ тэр амлалтын дагуу тэ юма биелүүлээгүй. And they didn't. So they said they were walking out to press conference. Said, "No, I said I'm not going to. We're not going to give you the $1 billion." За тэгээд хэвлийн баг хурлуу бид нар алхаж исэн чинь бид эднэрт юу гэж хэлсэн бэ гэх юм бол үгүй. Би ч юм тэр тэрбум долларыг өгөхгүй. They said, "You have no authority. You're not the president." The president said, "I said call him." За тэгээд Порошенко Joe Biden эргүүлээ юу гэж хэлсэн бэ гэх юм бол та тэр тэрбум долларын санхүүжилт тий биднэрт олгох юм уу үгүй шийдэхгүй. Америк улсын ерөнхийлөгч энийг шийднэ. Та дэд ерөнхийлөгч шүү. Гэсэн чинь Joe Biden юу гэж хэлсэн бэ гэх юм бол Обама л залгаач. Тий? Залга. I said, "I'm telling you, you're not getting the $1 billion." За тэгээд Joe Biden давтаа хэлсэн. Та нар энэ тэрбум долларыг авахгүй. I said, "You're not getting the $1 billion. I'm going to be leaving here." And I think it was 6 hours. I looked. I said, "I'm leaving in 6 hours. If the prosecutor's not fired, you're not getting the money." За тэгээд би 6 цагийн дараа харьлаа. Та нарын 6 цагийн дотор тэр прокурорыг халахгүй юм бол та нар тэр тэрбум долларыг авахгүй. За яагаад ингэжсэн бэ гэх юм бол энэ бүр олон өдөр олон цагийн контент хийхээр энэ дотор хэн орцсон байгаа юм бэ гэх юм бол те Обама орцсон байгаа, Joe Biden орцсон байгаа, те энэ James Comey орцсон байгаа, Hunter Biden орцсон байгаа, George Soros ингээд зүгээр Hillary Clinton, Bill Clinton эднэр бүгдээрээ ерөөхдөө тулт нь Украинд мөнгө идсэн байна. За тэгэхээр хамгийн том гэмт хэрэг хаана байсан бэ гэх юм бол энэ Burisma компани. Микола Злочевский тэ Игор Коломойский Украинаас эднэр бүгдээрээ зүхтцсан. За тэгээд Hunter Biden ерөөхдөө 2014 онд энэ тууцын гишүүн болсон, олон их мөнгө авсан. За тэгээд Joe Rogan-ы подкастер Mike Pence энэ тухай бас нэг сайхан контент хийж байсан. You remember when Joe Biden was at the Council on Foreign Relations and bragged that he got the top prosecutor in Ukraine fired. Брочи санжино. Тэр нэг чуулган дээр Joe Biden хэлсэн үгийг санжино. Тэ бүр амар баавартай тэ Украины ерөнхий прокурорыг халс чадсан гэд тэ томроо явж ирсэн шүү. By the Ukrainian government because he explicitly conditioned the firing of the prosecutor who was investigating Burisma. He expressly conditioned their receipt of $1 billion in U.S. financial assistance on the firing of Viktor Shokin. Тэгээд Joe Biden юу гэж хэлсэн бэ гэх юм бол ямар шаардлага тавьсан бэ гэх юм бол энэ тэрбум доллар та нар тэр Viktor Shokin халсныхан дараа авна шүү. And he said, "Son of a B." He was. It's so crazy watching him brag about that publicly. Тэгээд амар сонирм. Олон нийтийн өмнө камер яваад тэ ингээ баавт ярьж нэгдэх ерөөс ичхнүүргөө болцсон байгаа гэсэн үг шүү дээ. It just shows you what an idiot he is. Тамир тэнийг мал вэ гэдэг нь одоо тодорхой тийм. You know what that $1 billion in financial assistance was? It was a USAID grant. За тэгээд миний USAID контентыг санаж байгаа юм бол тэр тэрбум долларын санхүүжилт хин олгосон бэ гэх юм бол USAID олгосон юм байна. Yeah, it's the carrots and sticks and it's like find that video because За тэгээд FBI цаана юм байна. Америкийн засгийн газрын цаана юм байна. Дүнгиж эхэлж байгаа. Миний таамаг юу юм бэ гэх юм бол нэгдүгээр Зеленскийг зайлуулах гэж байгаа юм байна.
нэмээд заяа Joe Biden, Hillary Clinton, Barack Obama дээр тэ маш олон гэмт хэрэг Украинд далд байгаа шүү. Тэгээд Америкчууд юу хийжийнэ гэх юм бол цэвэрлэгээ хийхийн тулд тэнд олон бүхс ухаж байна. Тэгээд тэр олон бүхс дотор юу илэрч байгаа юм бэ гэх юм бол маш их хэмжээний бохор. GG амир. Тэгээд Зеленский жоохон Трампаас айгаад эхэлсэн дээр ахаа. Тэгээ энэ ингээ өргөжлүүлээ явах юм бол Зеленский зүгтгаас ураар гохолж байгаа. Эсвэл алуулч магадгүй.